Галзуу кино сувагтаа тавтай морил. За энэ удаад ярьж өгөх гэж байгаа кино бол 2025 онд гарсан It Not. Netflix нэлээд өндөр үнэлгээтэй байгаа энэ киног 2 парт болгоод ярихаар шийдсэн. Дугаарын хамтрагчаар Unitel ажиллаж байна. Unitel болон Tokyo App-аас гар утас лизингээр авах юм бол 7 хоног бүрийн 5 дахь өдөр болох Flash Deal хөтөлбөрт оролцох хэрэгтэй болох юм байна. Үүнд нь штэ Apple, Samsung, Huawei брендийн гар утас ухаалагсаг чихвч. За тэгээд Unitel, Univision-ы 1 сая төгрөг хүртэлх эрхийг 98% хөнгөлөлттэй үнээр авах боломжтой гэж байгаа. Ганцхан гар утас худалдаж аваад бүх Flash Deal-д оролцох боломжтой байна. Энэ хөтөлбөр 6 сарын 6-ныг дуустал үргэлжлэх юм байлаа шүү. Гар утсаа шинжилээд Flash Deal урамшуулдан амжиж оролцоорой манайхаа. За тэгээд кино тайлбартаа хэдүүлээ орцгоё. Аргентин улс. 3 охин орой болсон хойно завтайгаа зугаалж байлаа. Гэтэл тэнгэрт гинэт туйлын туяа татаж далайн долгион ширүүсэж эхэлдэг. Охидын нэг дотогшоо яаран орж GPS-ээ харах гэсэн боловч GPS нь ажилддаг. Дотогш орсон охиныг эргэж харах үед гадаа байсан нэг найз нь ухаан алдаж унах харагдлаа. Тэрний гарахаар ухсхийх үед салхинд хаалган савагдаж хаагдсан учраас тэр гадагш гарч чадсангүй. Харин гадаа үлдсэн хоёр найз нь тэрний нүдэн дээр ухаан алдаж унаад нас бардаг. Энэ үеэр хотод 3 залуу найзынхаа гэрт очиод хүзэр тоглохоор явж байлаа. Гэвч хотод өрнж байсан жагсаал цуглааны улмаас зам боогдож тэд урагшаачгүй хойшоочгүй гацаж өргөжээ. Ингээд тэд тойрж явсаар найз Таногийнхон гэрт ирцгэлээ. Тано Лукас хоёр тэднийг хүлээж байлаа. Хэдийгээр Тано хоёр найзыгаа хараад баярлсан ч Русог хөргөндөө Аморигоо дагуулж ирсэнд нь дурамжхан байдаг. Тиймээс тэд Амориг тоглоомонд оролцуулсангүй. Үүнээс гадна Тано Амориг эд зүйлд нь хүрэх бүрд дургуйзаж байлаа. Ингээд тэд шөнө өрөө болтол хөзөртсөн ч гадаа бороо орж удалгүй тог тасарч тэд тоглоомоо үргэлжлүүлэх боломжгүй болно. Найзууд сандарч дор бүрнээ утсаа шүүрч авсан ч хачирхалтай тэдний гар утаснуудын батарей бүгдээрээ дуусчихсан байдаг. Таногийн гар чидэн ч бас ажиллахгүй байсан учраас хуучны дэнлүү асаахаас өөр арга байсангүй. Гэтэл дээврийн өрөөнд Таногийн эхнэр Ана дуу алдах сонсогдлоо. Удалгүй айд сандарсан Ана бууж ирээд хөршин гадаа ухаан алдаад унчихлаа гэж хэлдэг. Тэд бүгд гайхан цонхоор хартал гадаа цас орж байлаа. Тэнд цас хизээж орж байгаагүй учраас бүгд гайхацгаана. Тэр үед зум болж байснаас гадна Буэнос Айрест хизээж цас орж байсангүй. Тиймээс тэдэнд цас яг л үнс шиг санагдлаа. Таног гадагшаа гарах гэтэл Ана болгоомжуулж тэрнийг гаргасангүй. Гадаа байдал нэг л биш байгааг бүгдээрээ мэдэрч цонхоор харж зогсно. Гэтэл гудамжинд явж байсан машинууд ар араасаа мөргөлдөж эхэлдэг. Тэд айд сандран гэрийн утсаар залгах гэсэн боловч утсан ч бас ажилддаг. Айдас давтсан Тано найзуудыгаа хөдөлгөж цонхнуудаа хаагаад элдв онгорхоо цоорхоо байвал бушуухан таглахыг тушаалаа. Тэд цонхны эргэн тойронд онгорхоо цоорхоо байгаа эсхийг шалгаж угаад цонхонд гараа хүргэж үзтэл цонх цэв хүйтэн болчихж. Найзууд цаашид яах талаараа ярилцаж эхэлсэн ч удалгүй яриа нь маргаан болж хувирдаг. Ууралж бухимдсан Русо байшингаас гарах гэж оролцсон ч Лукас тэрнийг гаргадаггүй. Ууралсан Руса Лукасыг түлхэж унгаагаад гадагш гарсан ч хэд алхаад л өгдөг. Русаг ингэж харамсалтайгаар амиа алдсанд Тано харамсаж Русотой хамт ирсэн Омарлуу уурлан хашгирч тэр хоёр барьцалдаж авсан ч найзууд нь тэднийг салгаж тайвшруулдаг. Цаг явсаар хэдэн цаг өнгөрчээ. Гадаа улам бүр хүйтэн болсоор найзууд даарч хувцснуудаа давхарлан өмсөж эхэллээ. Бас тэд дор бүрнээл ард үлдсэн гэр бүлийнхэндээ маш ихээр санаан зовцгооно. Гэтэл гэнт тэдний хуучин гараж руу хөдөлдөг хуучин хаалгыг нэг хүн хүчтэй балбах сонсогдлоо. Найзууд гайхаж очтол хаалганы цаана нэг эмэгтэй тусламж гуйх сонсогдно. Найзууд нь хаалга онгойлгохыг хүссэн ч Тано хаширлаад онгойлгосонгүй. Энэ аюултай нөхцөл байдлыг ашиглахыг оролдсон хэн нэгэн байвал яах вэ? Ингэж тэр болгоомжилж байлаа. Гэвч хэрэг үнэхээр хүний амнаас аюулд орсон бол аврах нь зөв гэж найзууд нь ядгсан учраас Тано аргагүй эрхэнд бууга гаргаж бэлхэн бариад хаалга нээлээ. Хаалганы цаанаас Инга гэгч нэг эмэгтэй хөлөө зөөж ядан алхасаар орж ирдэг. Ана Ингаг асарч байх зуур найзууд Ингагийн хурч ирсэн коридороор явж машины гараж руу явцгаадаг. Тэд явсаар Таногийн машин дээр ирсэн ч машиныхын түлхүүр эсрэг талын гудамжинд байх оффист нь үлдчихэж. Тийшээ очиж түлхүүрийг авах гэсэн ч хортой цас орсоор байгаа учраас тэд гарч чадахгүй байлаа. Тиймээс Хуан бие том утаар ороогоод офисын цонх руу шат тавьж шатаар дамжин явсаар машиныхын түлхүүрийг авчирдаг. Ингээд Хуаныг яваад ирэхэд Тано дээрээс орсон цас газарт унсан даруйда өнгө нь хувирч байгааг анзаарснаа тэрэнд хэлнэ. Ингээд тэд машинаа асаах гэсэн боловч машин нь ассангүй. Аргаа борсон тэд буцаж гэртээ орж ирлээ.
Тэгсэн эсрэг талын байшинд амьдардаг хөршин гэр дотроо явж байгаа харагддаг. Тэд хөрштөө дохио өгч цонхоо онгойлгож хэрэггүй гэж хэлэх гэж оролдсон ч хөршин анзааралгүй цонхоо онгойлгоод тэдний нүдэн дээр үхдэг. Хөршийн эхнэр нь ч бас өнөхрийнхөө араас цонхон дээр гарч ирээд тэр дороо нас барна. Энийг харсан Хуан гэр бүлийнхэндээ санаан зовж тэндээс гарч явахар шийдлээ. Тэрнийг хүчээр үлдээх боломжгүй учраас найзууд нь олон давхар тороор биеийг нь халгалж өгдөг. Тэгээд тооно ажилдаа хэрэгэлдэг хор тхийн багийг Хуанд зүүж өгөөд тэрнийг үдэж гаргаж өгөхөр болно. Гэвч тэрнийг гарахын өмнөхөн Омор гинэт Таногийн бууг шүүрч аваад Хуаныг бага тайлж өгөхийг шаардлаа. Гэвч Тано сандралгүйгээр бууга булааж аваад дахиж ийм зүйл хийх юм бол зүйл дуусах нь шүү гэж Оморыг сөрдүүлээд Хуаныг гэрээсээ үдэж гаргадаг. Тэрний гарах үед үүр цайсан байлаа. Тэдний бэлдэж өгсөн өмсгөл Хуаныг хортой цаснаас хамгаалж чадж байна. Хуаныг годомжоор алхах үед хаасайгүй өгсөн хүмүүс болон тижээвэр амьтдын цогцос цасанд дарагдаад хэвтэж байгаа харагдана. Хот бүхэлдээ хортой цасанд дарагдсан байлаа. Энэ үйл явдлаас хэсэг хугацааны өмнө нэг нийтийн байранд оршин суугчдын хурал болж байна. Гэтэл тэдний байшингийн тогч бас тасарч дудалгүй нэг машин тэдний байшин руу хар хурдаараа цөм дайран орж ирдэг. Тэд амжиж бултсан учир аз болоход нэгчхэн бэртэж гэмтсэнгүй. Тэдний нэг машины жолооч руу ойртож одсон боловч ягаад ч юм тэр дороо үхчихдэг. Гэрлүүгөө явхаар гарсан Хуаны хувьд цасанд дарагдсан хотын гудамжаар үргэлжлүүлэн алхасаар. Гэтэл хэн нэгэн тэрэн лүү эсэгрэх сонсогдлоо. Хуан ийш тийшээ харсан ч хэнч байсангүй. Удалгүй нэг үл таних хүн тэрний араас ойртож ирлээ. Сандарсан Хуанч бушуухан зогтсонд тэр хүний бараа тасарч ард нь үлдэнэ. Ингэж явсаар галт тэрэгний буудлын дээрх үед тэнд байсан хүмүүс бүгд амиа алджээ. Гэтэл галт тэрэгний купен дотор толгой хорогдож амьд үлдсэн 100 тонны хүмүүс тэрнийг хараад бүгд дор бүрнээ тусламжгүй хашгирч эхэлнэ. Гэвч Хуанд тэдэнд туслах ямар ч арга чарга байсангүй. Тэр галт тэрэг рүү ороод тэднийг тэндээс гарч болохгүй гэдгийг хатуу сануулад үүргэвчэндээ байсан савтай усыг тэдэнд шидэж өгдөг. Ингэхдээ таана үүргэвчэнд нь гар бүү хийсэн болохыг анзаарлаа. Ингээд Хуан явсаар гэрийнхээ гадаа ирдэг. Тэдний байшин руу нэг машин мөргөд зогсжээ. Давхар бүрд амьд үлдсэн хүмүүс лаа бариад зогсож байлаа. Тэдний зарим нь залбирч харин зарим нь яахаа шийдэж ядан маргалдцгаана. Хуан охиноо эсэмэнд байгаа эсхийг шалгахаар салсан эхнэрийнхээ гэрт ирсэн нь энэ байж. Хуаныг гэрт орох үед тэнд хинч байсангүй. Харин нэг үл таних залуу гэрээс нь хулгай хийж байлаа. Хуанч тэрнийг шууд барьж аваад охиноо хаанаагааг асууж байцааж эхэлдэг. Тэрний орлох чимээгээр хөршүүд нь гүйлдэж ирсэн ч тэр залуу болоод хөршүүд нь Хуаныг яаж цасан дундуур үхэлгүй явж ирснийг нь гайхдаг. Учир нь Хуаны гаран дээр цасан ширхэг тогтсон байсан ч Хуан хордоогүй байлаа. Тэднийг ингэж гайхаж байтал Хуаны салсан эхнэр Илена хурч ирээд тэднийг гэрээсээ хөөж гаргадаг. Гэтэл Хуаны охин Карла өрчүн найзуудтайгаа хамт хонхоор явсан байж таарч. Тэр цагаас хойш охиныхын сураг тасарсан байна. Охиндоо санаан зовсон Илена арга баран уйлсанд Хуан тэрнийг тайвшруулад охиноо заавал олно гэж амладаг. Илена охиных нь найзын гэр хаана байдгийг мэдэхгүй ч хэнийх рүү явсныг нь мэдэж байлаа. Тиймээс Хуан охиныхоо сургууль руу явж тэнд байгаа бичиг баримтуудыг ухаж найзынх нь гэрийн хаягийг олж мэдэхэр шийддэг. Ингээд Хуаныг гарах үед хөршүүд нь бүгд тэрнийг бүжиж авлаа. Тэд Хуаныг цасан дундуур яагаад хордлгүйгээр явж ирснийг мэдхийг хүсэж байдаг. Хуан тэдэнд бүх бие уутаар ороосон гэдгээ тайлбарлаад цас газар дунсныхаа дараа аюулгүй болдох юм шиг байна гэж хэлдэг. Гэвч тэнд байсан хүмүүс тэрнийг явуулсангүй. Харин ч олноороо төрий барьж хордхийн багийг нь булаах гэж оролддог. Хуанч хариутан самбаачилж бууга гаргаж ирээд тэднийг өөрөөсөө холдуулад Илинаг дагуулад орцоор уруудангүйхэд маскыг нь булааж авах гэсэн хүмүүс хойноос нь хөөж эхэлцгээв. Илена байрныхаа найзаас тусламж гуйсан ч цаадах нь хаалгаа төгжээд тэрнийг оруулсангүй. Аргаа барсан хоёр нэг онгорхой хаалгаар орж хаалгыг нь төгжиж дотор нь нуугдлаа. Тэр байрны эзэн цонхоо онгойлгосны улмаас амиа алдсан байж. Тэнд байх нь аюултай болсныг ойлгосон Илина тэндээс олдсон хувцснуудыг давхарлан өмсөж эхэлсэн бол хөршүүд нь тэдний хаалганы гадаа ирж хаалгыг нь балбацгаана. Тэднийг холдуулахын тулд Хуан хаалга руу буудаж нэг хүнийг шархтуулсанд цаадуул нь баг зэрэг намжлаа. Энэ зур Хуан хортхийн бага Илина дүмсүүлээд тэрнийг цонхоор гаргаж охиныхоо сургууль руу явуулдаг. Энэ үеэр байрных нь Хуаны байсан айлын хаалгыг эвдэж орж ирцгэлээ. Хуанч толгойдоо уут өглөөд байрны цонхыг хаах цохиж оргисонд нөгөөдүүл нь хайгаад буцаад гараад явчихна. Хуан Иленагийн хойноос явах гэсэн ч уут өглсөн Хуан агааргүйдэж ухаан алдаж ундаг. Таногийн гэрт байсан хүмүүс бүгд цонхныхоо завсрыг скотчоор битүүлж байлаа.
Аана тэдэнд цай чанж өгөх гэсэн боловч ус хордсон байх аюултай гээд Таано зөвшөөрсөнгүй. Урд шөнө тэдний дорж ирсэн Инга Тааногийн бууг барьж үзэж байгааг Таано анзаараад бууга бушуухан авсанд Инга өмнө нь цэрэг байсан гэдгээ тэрэнд тайлбарладаг. Таано болон тэрний нөхөд өөрт нь итгэхгүй байгааг анзаарсан Инга тэндээс явахыг хүссэн ч Таано явуулсангүй. Хортхийн баг зүүхгүй бол хэд алхаад л үхэн гэдгийг тэр Ингад тайлбарлаж өгдөг. Энэ зур тэд нэг зүйлийг олж мэджээ. Лед гэрэлнүүд асахгүй байсан ч дууны хүр дэргүүлэх үед асдаг кинетик энергийн гэрэл асаж явааг Таано анзаарч. Ингээд Таано орчин үеийн технологиуд бүгд ажиллахгүй. Зөвхөн хуучны технологиуд ажиллаж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрдэг. Тэгээд тэд гар аргаар хийсэн хортхийн бага зүүж хамтдаа гараад зэрэгэлдэх гал командын байр руу очицгаалаа. Тэд тэндээс гал сөнөгчдийн тусгай өмсгөл болон хортхийн багнууд олж авцгаадаг. Ухаан алдсан Хуан хаан ихтэй хэвтээд улаан гэрэл тэнгэрлэг хөөрж байгааг харж байснаа гинэд ухаан орлоо. Хуаныг ухаан ороход Елена Хуаны найзуудтай гудамжинд таарад эргэж ирсэн байна. Таано Хуаныг машиндаа суулгаад давхиж явахдаа хуучны машины хөдөлгүүр асуудалгүй ажиллаж байгааг баяртайгаар дуулгана. Энэ үеэр хортой цас орохын өмнөхөн юу болсныг Инга эргэн санаж байлаа. Ингагийн дүү хоол хүргэгчээр ажилладаг байж. Гэвч тэр удаад дүү найзуудтайгаа хөл бөмбөг тоглож таарсан учраас Инга өмнөөс нь хоолыг нь зөөж өгөхөр болсноор азар амьд үлдсэн нь тэр байж. Аим шиг адал явдал гихмэд ямар нэг зохиолоор найз нөхөд хамт олноороо оргож зүгтэх даалгавар биелүүлж хурц ухаан авхаал самбаа шаардсан нөхцөл гал 100 мэдрэмжийг авахыг хүсвэл Quest Lab-ыг зөрөөрэй. Quest Lab. Ингээд тэд бүгд хамтдаа Тааногийн гэрт ирцгэлээ. Тэрээр машиныхаа аккумуляторт радиогоо холбож асаагаад дохио хайсан боловч ямар ч дохио баригдсангүй. Тэд цаашид яахаа шийдэж ядан байх үеэр Хуан Тааногоос машина зээлхийг гуйж охиноо олж авах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Гэвч Таано тэрнийг явуулахыг хүссэнгүй. Учир нь энэ хүнд цаг үед хамтдаа байх нь чухал гэж тэр үзэж байлаа. Энэ үеэр тэдэн дээр гагнуурчны баг зүүсэн нэгэн хүн хурж ирнэ. Гэтэл тэр хүн Тааногийн хурш Бенито байлаа. Тэр Тааногийн машиныг гуйж тэдний танил Робертогийн гэрт байгаа найзуудаа хэрэгтэй зүйлсийг нь хүргэж өгөх хүсэлтэй байгаагаа хэлдэг. Гэвч Таано бас л зөвшөөрсөнгүй. Гэтэл тэднийг маргалдах зуур омоор Тааногийн машиныг хулгайлаад яваад өгнө. Машина алдаж сэтгэлээр унсан Таано бусад хүмүүст туслахыг хүсэж байсан ч Робертотой муудалцсан учраас тэрэнд туслахыг хүсээгүй гэдгээ найзуудтай тайлбарладаг. Машин хулгайлсан омоор тэнгэрээс гэрэлдэх улаан гэрлийг харж сатаарч байгаад анхаарал алдаж машина мөргөлдүүлэх шахаад жолоогоо огцсон мушгин нэг байшин мөргөд зогслоо. Энэ үеэр Хуан Елена хоёр охиноо олохоор гудамжинд явж байдаг. Тэд замд таарсан машинуудыг асааж үзэх гэж оролдож байсан ч нэг ч машин асдаггүй. Гэтэл өөр нэг машинтай хүмүүс тэдний хажуугаар явж таарлаа. Танихгүй хүмүүстэй таарах нь аюултай болсон гэдгийг ойлгосон Хуан Елена хоёр машин дотроо нуугдаж үлдсэн бол тэр хүмүүс цааш явсаар оморыг олж аварчээ. Үнэхээр амьд үлдсэн хүмүүс хоол хүнс олж авахын тулд хэсэг бүлгээрээ нийлээд ойр орчмын дэлгүүрүүд болон айлууд руу дайран орцгож байлаа. Энэ бүх хугацаанд Таано радиогоор мэдээ хүлээж авах гэж тасралтгүй оролцсоор байсан ч ямар ч нэмэр байсангүй. Маргааш өглөө нь машин дотор хонсон Хуан Елена хоёр охиныхоо сургууль дээр ирлээ. Елена сургууль дотроос хүүхдүүдийн гэрийн хаягийг тэмдэглэсэн хавцснуудыг хайх зур. Хуан тэр хавийг нэгжиж ажиллаж болох хуучин машинуудыг шалгаж үзсээр. Ингээд Хуаныг сургуулийн хамгаалалтын ажилтны өрөөнд орж ирэх үед тэрний ардхан талд нөгөө шүгэлтэн эсгэрэх танил дуу гарлаа. Хуаныг сандарч эргэж харах үед тэрний нүдэнд улаан гэрэл үзэгдэж, хот бүхэлдээ аимшигтай дэлбэрэлтэн дүртэн шатаж байгаа үзэгдэл харагддаг. Ингээд Хуаныг ухаан орох үед тэрнийг машин дотор суусан байлаа. Хачирхалтай тэр машин асаж байна. Энэ үеэр Елена сургууль дотор наас цааш явахдаа хувцсны шүүгэн дотор түгжигдсэн байсан Паблотой таардаг. Найзууд нь Паблогоор тоглоом хийгээд хувцсны шүүгэнд түгжиж орхисон нь тэр байж. Хуан орж ирээд Паблог суллаад болж байгаа бүхнийг тэрэнд тайлбарлах гэсэн ч Пабло тэдний яриаг сонсолгүй гүгээд явчихна. Гэвч амьсгал хураан гадаа хэвтцгээж байгаа найзуудыгаа хараад Пабло хүү зог тусан зогслоо. Аз улхад Пабло Кларагийн найзын гэрийг мэддэг болж таарна. Ингээд Хуан Елена хоёр тэрнийг дагуулад Кларагийн найзын руу хөдөлцгөнө. Тэдний ирэхэд хашаанд нь олон хүн үхсэн байсан ч тэдний дунд аз улхад охин нь байсангүй. Гэвч Пабло тэнд байсан хүмүүсийн цогцснуудыг хараад цочирдож ухаан алдаж ундаг.
Тэгсэн үнэн хэрэгтээ Пабло тэдэнд Кларагийн найз юм биш. Харин өөрийнхөө гэрийн хаягийг өгөөд гэртээ хөргүүлсэн нь тэр байж. Ухаан алдсан Пабло бодлогыг халуурч эхэллээ. Тиймээс Хуан Елена хоёр ойролцоох нэг эмийн сан руу явцгаадаг. Тэднийг автик дотор халууны юм хайж байтал цонхны цаана нэг жирэмсэн эмэгтэй хурж ирээд хаалгыг нь тогшиж ус нь гарчихсан хизээ мэдгүй төрөх гэж байгаа учраас туслахыг гуйн хашгирч эхэллээ. Хуан болгоомжтой байхыг анхааруулсан ч Елена анхааруулгыг тоолгүй эмэгтэйг дотогш оруулдаг. Гэвч бүх зүйл оройджээ. Тэр эмэгтэй манай хоёрыг сатааруулж байх зур найз залуу нь буу байрж орж ирээд тэдний бүх зүйлийг дээрэмдээд машиныхын түлхүүрийг булааж аваад тэднийг нойлын өрөөнд цоожолцоход яваад өгдөг. Тэгээд нойлын өрөөнд цоожлогдсон хойно Елена Хуанаас дахиад нөгөө үзэгдлүүд нүдэнд чинь харагдаж эхэлсэн үү гэж асуудаг. Цас орж эхэлснээс хойш ойр ойрхон үзэгдэх болсон гэдгийг Хуан Еленад хэлнэ. Энэ үеэр автик дотор нуугдаж үлсэн Пабло тэдэн дээр хурж ирээд нойлын өрөөний хаалгыг нээж өглөө. Ингээд тэд Кларад зориулж хийсэн байсан гар хийцийн маска Паблод зүйлгээд хамтдаа тэндээс гарч явцгаалаа. Тэднийг явах замд хэрэгтэй зүйлсээ ачаад хотоос зугтаах гэж байгаа хүмүүс мерсер таарсан ч тэд машиныг нь булаах оролдлого хийсэнгүй цааш явна. Ингээд тэднийг өмнө нь Хуаны дайрч өнгөрсөн галт тэрэгний буудалд ирэхэд тэнд толгой хорогдож байсан хүмүүс хаашаа чим алга болчихсон байдаг. Энэ үеэр дүүгээ хайхаар явсан байсан Инга Таногийн гэрт эргэн иржээ. Инга дүүгийнхээ цогцсыг паркаас олж бас тэр ямар нэгэн хачирхалтай чимээ сонссон ч тэр чимээ хаанаас гарч байгааг мэдэж чадаагүй байлаа. Тана бууга Ингад өгч эзгүй хойгоор гэрийг нь хамгаалж байхыг хүсээд Лукасыг дагуулад хоол хүнс болон бусад хэрэгтэй эд зүйлс олж ирэхээр гарцгаалаа. Ингээд Лукас Тана хоёр өмнө нь очисон гал командын төвд дахиж очисон ч тэнд нь Бенито болон тэрний залуус байж байлаа. Тэд манай хоёрт буу тулгаад барьж авна. Бенито болон тэрний залуус тэр хавийн замыг хааж тэр бус нутгийг мэдлдээ авахыг хүсэж байдаг. Үүний тулд тэд Таногийн гаражийг ашиглах хүсэлтэй байж. Харин Тана үүнтэй санал нийлэхгүй байлаа. Тиймээс тэд Танод бодох хугацаа өгч хэрэв 24 цагийн дараа гэхэд гаражаа сайн дураар өгөхгүй бол хүчээр авах болно гэж хэлээд сулалж явууллаа. Тано Лукас хоёрыг гэртээ гарах болсон ирэхэд радиогоор хэн нэгэн мэдээд амжуулж байлаа. Тэр хүн Уругвайгаас холбогдож байжээ. Үхлийн цас Уругвайд ч бас орж тэр хүн бас Бразилд тийм цас орсон гэдгийг өөр шугамаар олж мэдсэн байна. Тиймээс энэ аимшигт цас дэлхийд даяар орж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд тэд хүрцгээв. Гэвч тэдний холбоо удалгүй тасарч байна. Бразилаас холбогдсон гэсэн тэр хүнтэй холбоо тогтоохыг хүссэн Тано байшингийнхаа дээвэр дээр гараад антенна хөдлөх гэж оролдож байхдаа луужин ажиллахгүй байгааг анзаарлаа. Гайхсан Тано ажлын өрөөндөө орж ирээд өөр нэг луужин гаргаж ирсэн ч бас л ажилддаг. Энэ үеэр Хуан Елена хоёр биеийн сайнгүй байгаа Паблог дагуулад Таногийн гэрд ирлээ. Тэдний гэрсэнд баярлсан Тано бодлоо өөрчилж байшингаа орхиж явах хүсэлтэй болсон гэдгийг хэлнэ. Учир нь амьд үлдсэн хүмүүс хэсэг бүлгээрээ нэгдэж яхаас ч буцахгүй болсон учраас тэр хав маш аюултай болсон байлаа. Тэрээр холгүйхэн арал дээр байдаг лагерийн байшин руугаа явгаар бэлдэж байж. Тэгээд тэр луужингууд ажиллахгүй байгааг Хуанд хэлээд дэлхийн соронзон талбай бүхэлдээ өөрчлөгдсөн байна гэж тайлбарладаг. Тана Хуаныг хамт явъя гэж хүссэн ч Хуан охиноо олохоос нааш явахгүй гэж зүтгэн. Ингээд тэд маргах үед Тана Клара өгсөн. Чи зүгээр л үүнтэй эвлэрхийг хүсэхгүй гэж хэлдэг. Энэ үеэр Хуан Елена хоёрыг дээрэмдсэн хос бензин колонк төр ирээд тэнд байсан машинуудын банкнаас бензин авч байлаа. Гэтэл тэд ямар нэгэн хачирхалтай чимээ сонсдог. Залууг гарч идэнгээ эргүүлээд харахад тэдэн лөө чиглээд ямар нэг зүйл ойртож байгаа харагдлаа. Удалгүй эмэгтэй сууж байсан машин чичирхийлээд найз залуу нь сурггүй алга болчихно. Эмэгтэйг юу болоод байгааг ойлгож амжаагүй байтал машин руу ямар нэг зүйл дайрч цонхыг хаглаад машиныг нь жалга руу шидэж орхисонд нөгөө эмэгтэй хортоо цаснаас болж тэр дороо амьсгал хураадаг. Тэндээс холгүйхэн нэгэн гүүрэн дээр шор хувцастай хүн хурдан алхаж байгаа харагдана. Холоос өөр олон хүмүүс гүүр даваад алхаж ирж байгаа харагдлаа. Гэрээ орхиж явахаар шийдсэн Тано дотны найз Русаго гэрийнхээ гадаа оршуулж байна. Тэгээд тэд дараагийн аялалдаа бэлдэж Лукасыг дагуулад зэрэгэлдээ хүнсний дэлгүүр рүү хүнс олж авахар явдаг. Энэ үеэр гэртүүлсэн Хуан Таногийн ихнэр Анатай ярилцаж байлаа. Хуан охиноо олохоос нааш явах бодлого байгаагаа хэлэхэд Ана саяхан утасны номнууд гаргаж хайсан гэдгийг хэлнэ. Тэгээд тэд гарч хогийн савнаас утасны номнуудыг гаргаж ирээд нэрээр нь шүүж угаад Кларагийн найзын гэрийн хаягийг олж авдаг. Охин нь байж магадгүй хаягийг олсон даруйда Хуан шууд л бууга аваад гарч явна. Гэвч Тано харсаар байж найзыгаа ганцаарнг нь явуулахыг хүссэнгүй. Тиймээс тэр машинаараа хамт явахаар болдог. Тэгээд тэд Клараг олсон даруйда хамтдаа лагерийн байшин руу явцгаагаар тохирлоо.
Явах замдаа та нөө дэлхийг тойрон хүрээлж байсан цацраг идэвхт бүслэр устдаж үүний улмаас хортой цас дэлхийг нөмөрсөн байна гэж бодож байгаагаа найздаа хэлнэ. Удалгүй тэд машин овоолж босгосон хаалтанд тулаад зогслоо. Хачирхалтай бүрэн зэвсгэлсэн армийн цуваа тэдний хажуугаар явж таардаг. Цэргүүдийн нэг хоёр найзад хотын төв рүү явахгүй байхыг хатуу сануулж тэр хавийн бүсийг хамгаалтад авсан гэдгийг хэлнэ. Бас холгүйхэн орших цэргийн бааз зохион байгуулалтад орсон. Удалгүй хотод амьд үлдсэн хүмүүсийг аврах болно гэдгийг бас хэлдэг. Гэвч тэр залуугийн яриа нэг л сэжигтэй байсан учраас Хуан Тана хоёр тэднийг явсны дараа араас нь сэмхэн дагахаар шийддэг. Ингээд тэд цэргийн цувааны араас явсаар нэг түнэлийн цаана гартал нөгөө цэргүүд гинт тэдэн лөө буудаж эхэллээ. Айд сандарсан хоёр буцаж зогтох гэсэн боловч ард нь том автобус ирж замыг нь хаасан учраас зогтож чадсангүй. Ингээд тэдэнд урагш тавихаасаар арга үлдсэнгүй. Гэтэл цэргүүд үнэн хэрэгтээ тэдэн лөө биш, харин түнэлийн дээр байсан аврах том хорхойнууд руу буудаж байж. Цэргүүд тэдэн лөө бүх хүчээрээ буудаж байсан ч тэднийг зогсоож чадахгүй байлаа. Хоёр найз тэндээс хар хурдаараа зогтож давхсан ч замд нь гинэд нэг хүн хөндлөсөн учраас жолоогоо огцон мушгаад машина анхалдуулж орхидог. Энд хүрээд энэ галзуу киноны эхний хэсгийг дуусгая. Яг гой галзуу хэсэг дээр нь дуусгачлаа энтергээд загнаад байваа. Үлдснийг нь мэдээж айл болох л хурдан ярьж өгнө, окей? Тэр болтол дунд нь өөр ганц хоёр галзуу киног ярьж өгөхөөр бэлдэж байгаа шүү. За энэ галзуу киног ярих боломж олгосон Quiz Lab-ийн хамт олондоо баярлалаа. Хөшөө гиснээс манайха удахгүй буюу 6 сарын 7-нд төв зингэлдэх хүрээлэнд болор цом нэртэй оппозитийн тоглолт болох гэж байгаа юм байна шүү. Үзэх хүмүүс маань тиктэй бокс офис гэмэн рүү ороод авчих юм байна. За тэгээд дараагийн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.